Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгээр Орхон Ship компаниг үүсгэн байгуулагч Эрдэнэчимгийн амар доктор профессор энэ хүнтэй ярилцах гэж байна. Эрдэнэчимгийн амар Орхон Ship компани захирал. Японы Шиншүү их сургуулийн хөдөө аж ахуйн факультетийг бакалавр 1995-аас 1997 онд Шиншүү их сургуулийн хөдөө аж ахуйн факультетийг магистр зэрэгтэй тус төгссөн. Японы Гифу их сургуульд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалсан. Техник технологийн дээд сургуулийн эрдмийн зөвлөлтөөс профессор цолгорцсон. Монгол Улсын хөдөө аж ахуйн их сургуулийн агробиологийн сургуулийн захирал. Дэлхийн банкны Монгол Улсын генетик нөөцийн тухай хууль боловсруулах төслийн үндэсний зөвлөх багийн ахлагч. Экоплант компанийн зөвлөх. Монгол Косон технологийн коллежийн технологи нэвтрүүлэг төвийн захирал. Төслийн удирдагч биологийн багшаар тус ажиллаж байсан. 2018 оноос Орхон Ship компанийн захирал. Носон хувцсны Tizor Floral брендийг үүсгэн байгуулагчаар ажиллаж байна. За сайн байна уу та? За сайн байна. Орхон үйлдвэр чинь одоо өнөөдөр та Орхон компани гэдэг нэрсэн. Орхон үйлдвэр таны өвөө эмээ энэ төр байгуулад ер нь хоёулын Орхон үйлдвэрийн түүхийг эхлээд яриад байгаа. Тэгээд дараа нь таны хийж байгаа компани таны гаргасан шинэ бүтээгдэхүүний тухай ярив. За та түүхийг ярьж өгөөч өвөөгөөс эмээгээс эхлэе. За энэ нэвтрүүлэгтээ орж оруулсан та бүхэнд баярлалаа. За би нэг товчхон Орхоны түүхтэй холбогдлоо юм бас эхлээд бас нэг дуртан зүйтэй байх гэж бодож байна. Энэ хоны ажлыг бол 1925 онд Монгол Улсын засгийн газар Дашин Семпело гэдэг хүнийг Европ явуулсан байдаг. Тэр хүнд ямар үүрэг өгсөн гэхээр Монгол хоны носыг тэнд зарах юм даалгавартай байсан. Хэн гэдэг хүн гинэ? Дашин Семпело. За Семпело за. Тий, энэ бол тухайд энэ бас хэлмэгцсэн. За. Бөретүн. Англи, герман, орос хэлтэй юм байсан. За. Басны даалгавар нь болохоор Монгол оюутнууд Монгол хүүхдүүдийг Европ сурах ажлыг бас давхар нууцаар хариуцуулсан байсан юм байна. За нөгөө нэг анхны контакт хийдэг тогтоодог хүмүүсийн нэг нь байна. За. Тий, их олон дамд орж байгаа Эрдэнэ нутгийн Дашин Семпело. Тэгээ яг энэ хүн бол Ардын засгийн газрын худалдааны төлөөлөгч. Тэр үеийн одоо басны онцлог нь бол энэ хүнд бол Ардын засгийн газраас маш их хэмжээний хангалттай мөнгө, томилтын мөнгө идэр өгөөд ерөөсөө жинхэнэ одоо баян тансаг худалдаач ямар байдаг л тийм ингээ зохион байгуулж явуулсан. За. Германууд нь ч бүр гайхчихсан. Энэ одоо ямар айхтар юм бэ гэдэг. За. Тэгээд юу болсон гэхээр энэ Монгол хоны нос юусоо зарагдахгүй юм байна. За айгүй тийм ширүү юм байна гэдэг. За. Туураг гэрийн бүрээсэн сүүрэмд явахгүй. За. гэж байна эдэр чинь гэдэг. За. Тэнгууд нь дараа жил 1926 онд Ардын засгийн газраас Монгол хоныг сайжруулах засгийн газрын шийдвэр гарсан байт. За 26 оноос. 26 оноос. Тэгээд 1930 онд Оросоос 450 Арамбле Совет Мерино гэдэг Мериносын хаан авчирсан байт. 30 онд. 30 онд. Хэдэн маш хурцтай. 450 толгой. 457 Меринос хаан авчирсан байна тий. За. За тэгээ Монгол хоныг сайжруулна гэдээ явсан. За. Энэ бас олигтой болоогүй. За. Тэгээ янз бүрийн шалтгаан байдаг. Тэгээд 1937 онд дахиад мөн тооны гэж байгаа. Мөн тооны гэсэн 460 орчим толгой. За. Хуудасдаг эм хонтой бас худалдаж аваад. За бас Меринос. Тийм Меринос. Тэр нь дахиад 450-ыг. Тэгээ 460 байгаа. 460-ыг за. Тэрийг одоо л тэр Совет Арамбле Мерино биш Перкос гэдэг хүнийг Оросоос худалдаж авсан. Перкос. За. Франц гаралтай байна. Худс авч ийн л дээ үйлчлэлийн хэлдүүлэгч мал. Энэ бол одоо маш хурцтай ингэж явж эхэлж байна. Меринос хон аваад Перкос гэдэг хуц авсан юм байна. Юу тэгэхлээр Арамбле гэдэг Меринос хон дараа нь Перкос гэдэг Мерино хон арай өөр үйл. За. Оросоос худалдаж аваад хуцтай. За. Тий, ингээд нэг хоноо сайжруулах ажил ингээд явж идэг. Энэ ажил маань бас олигтой явж өгдөг. Тэгээд 1943 оны хавар энэ бас их гайхалтай. Ерөөсөө Монголын түүхэнд тэр үеийн одоо Малба Тарэлэнгийн яам гэдэг одооний хөдөөжийн яам чинь Малба Тарэлэнгийн яам гэж. Малба Тарэлэнгийн яам. За. Тэр яасан гэхээр одооний энэ шинжлэх ухааны академийн шинжлэх ухааны хүрээлэнд хөсөлт гаргаад энэ Монгол хоныг сайжруулъя. Нөгөө нэг авчирсан юм юу болж байна? Энийг нэг бүр шинжлэх ухааны үндэстэй хийгээч гэдэг хөсөлт тавьсан байт. За. Яам нь хүрээлэнд одооний шинжлэх ухааны академи л доо. За. Тэгээд тэр үед юу болсон гэхээр Оросоос Литовченгоо гэж мэрэгчлэнийг авчираад. За. За шинжлэх ухааны одоо хүрээлэнд ажиллаж исэн тэр аюур зам гэдэг хүн хоёрд үүрэг өгөөд за хоёр энийг аваад яваа гэд. Тэр үед ингээ явж байгаа. Тэгээд энэ орхон үйлдвэрийн гарах ажил ингэж 43 онд аль бие усаар
Монгол Улсын засгийн газрын том төсөл болж явдаг энэ 20 зуун аягүй сайн төсөл байсан. Гэтэл энэ аюул зан гэдэг хүн маань 1926 онд одоо 7 сард Германаас Францад очиод 4 хүүхдийн хамт ингээд суралцж байхдаа дараа жил нь 27 он энэ одоо манай ээжийн хэлж байгаа бол одоо манай ээж нас барсан л да хэлж байгаагаар өдөө багш нартайгаа ингээд экскурс буюу одоо аяллаар явж байхад Мирносын хойно хараад 27 он. 27 дараа. Өө ямар гоё хойно вэ гэд. Тэгээ багш нь асуусан байна. Танад хойно юу яадаг юм гэхээр манайх турах хийдэг гэдэг. Ирэн байсан. Гэсэн чинь манайд болохоор энэ хоньны насар чинь чиний өмсөж байгаа надад пижак хийж энэ чи хийдэг. Тэр үчи одоо нэг пижак костюм өмсдөг байсан ба хүүхдүүд. Одоо 90 оноос хүртэл ихтэй сургуулийн оюутнууд нэг пижак өмсдөг байлээ шүү дээ. Ингээд одоо л тийм байхгүй л дээ. Тэгээд ингээд сэтгэл аягүй хөдлөөд хэзээ нэг цагт ийм хоньтой болъё. Тэгээ энэ хоньныхоо носор маш тансаг лагшри үнэтэй. Авны орын болтой. Пижак костюм хийгээд ингээд явж исэн. Аюур санаа за. Яг тэр нэг сая орны баруун талд алс газар сурахаар одосдгээд энэ хүүхдүүд явж суралцсан 100 жилийн özөөс үзэсгэлэн гарсан. Тэрэн дээр нь одоо ингээд тэр одоо тэмдэг нийтвэр эдгэрийн тавигдсан л да. Тэн дээр ингээд бүр байгаа. За. Чи дандаа л мал зүсч болно гэж ярьдаг байсан. За агуу том мал зүсч болоор өдр гэд. За. Тэгээд тэр 200 гэдэг хүн бол ингээд дотроо мөрөөдөлтэй явж исэн. Тэгээ явж байхад тэр хам сурч исэн, Франц сурч исэн, 20-аас 30 сурч исэн. Одоо нэг хүүхэд нь болохоор Залцын дөгөрсөр ингээд хүүхэд байсан. За. Тэр нь одоо 40 донд тэр шинжлэх ухааны одоо хүрээлэнгийн дарга байсан. За. Тэнгуудаа дарга болонгуудаа. За. Одооныхоор бол одоо юу гэмдэ нэг танил тал гэх юм уу одоо яасан юм. За юура чи бид нэр Франц сурч явах нэг дандаа л нэг хонтой болъё гэж ярьдаг байсан. Малуу тэрэлэнгийн юмнаас юм хөсөлд орж ирсэн учраас энэ ажлыг чиний хариуцаач хийгээч гэдэг үүрэг өгөөд. Тэгээд тэр нь ч бас амжилттай болсон. Тэгээд нөгөө 31-ээс 38 онд Оросд сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар заавал тэр хоньны үржлийн ажлыг ингээд бие даа сурч ирсэн юм байна л. За. Тэгээд тэр үед чинь ингээд хэлмэгдэл явагдчихжээ. Ерөнхийдөө дууссан. Аюур санаа. Тэгээд хүн амтан одоо мэрэгчлээ боловсон хүчинч байхгүй болсон. Хийнээр энийг ажлыг хийх вэ гэхээр энэ аюур зан гэдэг үнээр хэлгийа. Орос талд нь болохоор Оросоос хүмүүс ирнэ. Ингээд тусламж дэмжлэг аваад явъя гэд. Тэгээд энэ орхны сангийн аж ахуйг байгуулад 43 онд одоо нарийн бөгөөд наривтер ноос таны улсын үйлчлэлийн аж ахуй гэдэг нэртэйгээр ингээд орхны сангийн аж ахуйг байгуулад тэгээд Монгол орон даяар тархацсан тэр Мирноос бүх хүнийг цуглуулсан байна. За. 8000 толгой цуглагдаад тэгээд Монгол хань байсан. Дамнараа сураасан. За тэгээд тэрийг хүлээлгэж өгөөд за наатахаа судал. Тэгээд боломжтой бол ингээ үлдэр гаргаад яваараа гэсэн тийм даалгавар өгөөд ингэж ирсэн байт. Тэгэхээр энэ хүн бол одоо тэр 1927 оноос л энэ ажил ингээл тархинд нь бодогдтол одоо ингээл яваад исэн ба шүү дээ. Ийм төгтөө. За. За тэгээд танай өвөө эмээ энэ тэр яаж орсон энэ дээр. За тэгээд аюур зан гэдэг хүн ч одоо манай өвөөлдөө. За. Тийм. Тэгээ энэ ажил дээр одоо Сэлэн аймгийн орхон сумын орхны сангийн аж ахуй дээр энэ үржил селекцийн ажлыг ингэж зохион байгуулж явсан. За. Тухайд бол улсаас маш их хангалттай санхүүжилтийн интернет бас хаа очиж тэр үеийнүүд их сонирн бил. Их айгүй ингээд их тийм боломжийн цалин хөлс мөнгө төгрөг одоо бензин тос томлтын мөнгө гэдэг нь бол хүн хүч чадлаараа л гаргаж ирсэн бил. Нийт орхууд дээр хоног бий болоход бол нэг 60-аад хүн оролцсон байдаг. Их сайхан. За. Тэгээ явж ил бас нэг янз бүрийн асуудлууд гарсан. Ер нь малын үйлдвэр үржлийн хэсэг омогч юм ийм зүйлүүдийг одоо бий болоход ер нь хамгийн багадаа нэг 15 жил нэг дунджаар 30 жил зарцуулагддаг. Гэтэл нөгөө сүүлдээ юу болсон гэхэд 43 онд үржлийн ажил эхэлж идэл 50% гарах үед бол бас нэг асуудал мандсан байт юм байна. Гэхдээ баахан мөнгө зараад байх одоо наач одоо болдгоо мó гэдэг. Нөгөө хүрээлэнгийнхэн дэмжиж байдаг. Улс нь болохоор ингээд санхүүжилтээ татаж эхэлж штэ. Татдаг юм уу одоо болио гэдэг. Тий. Тэгээ яг тэр үед нь бас ингээд одоо та битний сайн мэдгч хэлбэл Цэндийн дамжин сурангаа шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга болдог. Энэ Цэндийн дамжин сунгуудад Ленинградад манай тэр аюур зан гэдэг хүн хамт сурч ирсэн баг. Сурч ирсэн за. За тэгээд нөгөө Цэндийн дамжин сунгууч алтан загсны үйлдвэр орчуулсан. Тий. Монголын нууц зочоог орчуулсан. Тэгээд сүүлдээ бас өрийн дуул зөв бичгийн дүрм гэдэг одоо Цэндийн дамжин сурангийн Монгол бичгийн дүрм гэдэг энэ монголчуудад баг бүгд мэднэ. Тий. Одоо л яг нэг журамсан тал гэдэг юм болчихсон боллоо. Сүүлд Цэндийн дамжин сургаа хэлсэн гэсэн. Би хүн хэл бичгийн хүн боловч энэ хүрээлэнгийн захирлын ажилд энэ хоньны ажил хийсээр байгаа бол дуслаа шүү гэж хэлээд болсон баг.
тэгж их зүтгэдэг байсан шүү дээ. За. Энийг л явуулах хэрэгтэй. За тэгээд орхон гэдэг үйлдэл цаашаага яасан. За ингээд байж итэл ерөөсөө одоо эм брендинг буюу одоо хоорондоо цус солилдох асуудлууд гарч ирсэн. За. Тэгээд тэгэнгүүт одоо дахиж судалгаа хийгээд за энэ дээр бас нэг дараачийн үйлдвэрийг тавихгүй болохгүй юм байна. Ер нь генетикийн хувьд. Тэгээд одоо тэр болгарыг оруулалтаа перкос гэж хоног. За. Юу цэга гэдэг мернос авчирч бас хэлтүүлэнд тоглоод. Тэр нь болохоор их наривтэр ностой. Тэгээ ер нь бол нийт төлийн 25% нь болохоор хэд нарийн ностой буюу одоо ноол ус шиг Болгараас авчирсан юм уу? Болгар гаралтай. Бас Оросоос. Аха. Тий. Шууд Болгараас авчиж бас чадахгүй. Тэр Болгарын тэр гаралтай цэга хоног Оросууд өөрийнхөө нутаг дээр авчирсан. Циган хоног. Цэга. За. Тэргээр ингээд яасан гэхээр тэр хэд нарийн ностой хоньнуудын бүдүүн ностой хоньнуудын нарийн ностой хоньнуудыг хэлтүүлээд гэтэл бас их одоо ноосны чанар ингээд жигд байх хэрэгтэй тий. Жигдэрж өгөхгүй бас нэг тийм бүдүүн ширхэгтэй. Одоо тэр 30-34 микроны ширхэгтэй юм хоньнууд сургнууд гараад ирсэн. Тэрэн дээр нь болохоор Оросоос Алтай гэдэг үйлдвэрийн хусыг оруулж ирээд дараа нь ингээд хэлтүүлээд тэгээ энэ хоёроос гарсан хоньнуудаа өөр дотроос хуц гаргаж аваад ингээд хэлтүүлээд тэгээд жиг наривтер ностой буюу одоо 27-29 микрон ностой тийм жигд дунджаар 27-29 микронтой ийм хоньыг бол ингэж гаргаж авдаг. Ер нь манай яг тэр үед наривтер ност хонь гаргаж авах хэрэгтэй байсан гэхээр наривтер ност хоньор юу хийдэг гэхээр одоо нэхмэл буюу одоо ноолон дагав хийдэг. Ноолон дагав. Дээр үед 70 даваа гэж байсан. 29 микроноос нарийнхан байвал носон даваа хийх боломжтой. Ер нь ямар ч юмор болно л доо. Яагаад тэр наривтер ностой буюу 27-29 микронтой одоо носон даваа хүсэж ирсэн гэхээр идэлгээ сайтай байдаг. Яа манайх носон даваа хийдэг болчихсон юм уу? Манай Монгол улс чинь одоо 1934 оноос одоо даваа хийдэг байлаа шүү дээ. Зэмби даваа. За. Тий. Ажилтны кабинет уу одоо энэ Монгол текстайл буюу Монгол нэхмэл ХК гэж байдаг. Тэгээ өөрийн даваа хийдэг болсон. Тий. 34 оноос носон цементийн фабрик гэж байгуулагдаад. За. Одоо тэр носон цементийн фабрик чинь Капродоро Монгол текстайл гэдэг шашхтай брэнд байгаа. За. Тэнд чи одоо ингээд даваа хийдэг байсан. Жиг наривтер ностой ийм даваа хийх нь хидлэгээ сайтай байхгүй. 29 микрон. Тий. Одоо энэ бидний өмсөд одоо бидний өмсөд байгаа бичиг бол энэ 18-аас 22 микроноор хийж байгаа. За. Монгол улсын ноолоор бол одоо 16.5 микрон. Тэг нарийнхан голчтой. Ноолоор 16. За. Улсын дунджаар 16.5 байна. Би бас энэ мал аж ахуйн эдэмшлийн хөрөлөнд ажиллаж байсан. Тэгээд энэ ноолоорынхнаас асуухад нэг улсын дунджаар 16.5 микронтой. За. Энэ их зөөлөн тансаг юм юм. За. Одоо та бидний өмсөж байгаа бичиг. За. Тухайд монголчуудад тийм бичигны даваа бол нэг хэрэггүй байсан байна. За, шинээл мэниэл. Тий, ер нь жоохон тийм зузаан дөө бат бөх. Тэгээд тэр 27-29 микронтой наривтер ност гэдэг бол тийм даваа ихэд мас тохирсон. За. Малчид өөрсдөө ингээд даваа хийдэг байсан. Тий, тэр даваа мернууссан тий. Мернуусаар. Тэр мернуус орхон өдөр. Тэр 60-аад онд тэрийг бий биелээд байгаа. Тийм гонжоор сүултээ хоног энэ мернуусан хоног гэж хөдөө ярьдаг байсан. Тий, тэр ингээд тарчт. Тий, тийм. Тэрний мернуус хоног юм одоо юу нохой сүлтэй гэж тий манайхан ярьдаг. Энэ Төв аймгийн бүрэн энэ тэр би тийм харж ирсэн тий. Тэгээд тэр чи одоо харагдахгүй ш. Тэр яас. Гэхдээ яг одоо байгаль да орхон нь одоо 1990 оны толгоор дэд зэгтээ 243 мянган толгой байсан. Тий. Одоо бол цэврээр 3 мянган толгой байна. Цэвэр 3 мянга байгаа юм одоо. Хэдэн онд 200 хэд байсан? 90 онд 243 мянган толгой байсан. Па. За. Па юу ингээд нөгөө чинь 90 онд гарлаа. Аж ахуйнууд сангийн аж ахуйнууд чинь ингээд хувьцаат компани бол задарлаа. Тий. Цэнхэр нөгөө ягаан талбар боллоо. Тэгээ малын малчт нь өгсөн шүү дээ. Дөнгөж. Сэлэнг аймгийн орхон сумд байгаа. За. Бидэн дээр нэг 220 толгой байна. 220 тань дээр байгаа. 220. 3000 нь болохоор Сэлэнг аймгийн орхон сумд байгаа. За яг янз бүрийн шалтгаанаар энэ ингээд хоригдсон, өмч хувьчлалт орсон. За. Байрыг ингээд хүмүүст өгчлөө шүү дээ. Орон сууцын. Тий. Ингээ өгцөн. Нөгөө малчтад орон сууц байхгүй юм чинь малын өгчихгүй. Малын өгсөн тий. Тэгээ хувь мал болохоор чинь тэр миний мал юм чинь би тэрийг өсгөнө үү байна уу? Маханд явуулна тэр хүний л асуудал болонгууд ингээ өрсөлдөөн алдагдаад янз бүрийн шалтгаанаар доод толгойн огцон зөөрч. Одоо харин буцаад сэрэгж байна.
хаач. Одоо сэргэн мандахын нь бараг тодорхой болж байна. Олон улсын ядраа байгууллагаас тусалж байна. Зурнаар хуцааг одоо Австрали хуц эднэр өглөө бидэнд чинь төлөвлөгөө хийж байна. 27-29 микронтой орхоныг хэлтүүлээд Австрали хуцаар дүүний гэдэг. Бид нар хэд хэдэн хуцаар хэлтүүлсэн л дээ. Одоо бол яг дүүнийгээр хэлтүүлж байна. Тэгээд нийтдээ нэг 18-20 микрон дундаж микронтой ийм төлөлтэй болж байна л да. За. Ер нь бол ийм бидний жаргасан хонгой энэ малын үйлдвэр гэдэг бол ер нь тухайн зах зээлээ дагаад өөрчлөгдчихдөг. Өөрчлөгдчихдөг. Одоо бол энэ орхон үйлдвэрийн хоньны ноосоор хийсэн давгаар болтой эднэр хийлэхэд жоохон зарагдах нь бага л да. Яг тэгэхээр ер нь одоо өгөл болохоор бид нар чинь нэг синтфон өдөг гүрдэг синтфон эдэр болчлоо шүү дээ. Бүгдээрээ л тийм болцсон. Тэгээд тэр чинь одоо тэр нь ч хөнгөн хямдхан ч байдаг юм байна тий. Тэгэхээр чин одоо харин энэ Европ, Япон, Солонгос, Хятад эднэрт бол ер нь хүйтэн газрын одоо Англи эднэрт бол ер нь тэр ноосоор хийсэн, ноолуураар хийсэн хавар наврын полтой зэмб дараап бол маш үнэтэй хэвээрээ байгаа. Яг л чихтэй юм байли. Чихтэй учраас илүү тий. Манай яг бол хүйтэн гэхдээ чийг нь харьцангуй бага учраас тий. Тэгээ бид нар бас нэг иймэрхүү юм харгалаад яваад байгаа. Тэгэхээр та энэ орхон шип гэж энэ компани байгуулад яг энэ орхон үйлдвэрийнхээ хоньыг үргэлжлүүлж хөгжүүлээд 10 жил Японд сурсан бакалавраас доктор хүртэл сурсан байлаа 10 жил. Тэгээ энэ хугацаанд энийг бас бодож тооцоод энэ орхон шип гэж компаниараа Tesora Florili гэдэг энэ эрдэнэ чимэг ээжийнхаа нэрээр Итали руу орчуулад тэгээ ийм шинэ бүтээгдэхүүн гаргачлаа шүү дээ тий. За энийг яаж гаргасан? Тэгээ эн чи одоо хичнээн микроин энийг тэгээд их учиргүйнтэй болтой юм. Энд тухай ярьж өгөөч. 2018 онд гинт манай эжийн муудад тэгээд хавдартай гэдэг нь тогтоогдоод. За. Тэгээд манай ээж энэ хоёлаа нэг компани байгуулъя гэдэг. За. Манай эжийн их жижигэн туранхан хүн байсан л да. Аа. Өөрөөр тэгээд ингээ гараа ингээ зангиж жагаад хоёлаа компани байгуулад хамгийн үнэтэй хувцсанаар хийд. За. Дэлхийн хамгийн үнэтэй брэнд төтөд өрсөлдөн гэдэг. Тэгээд би чинь болохоор өвчтөн хүн чинь ингээд яаж байгаа байх гэж нэг тоодгүй байсан л да. Тэгээд яг хөө компани байгуулж байгаа шүү дээ. Тэр үе чинь 100 айлд очиж компани байгуулдаг. Одоо цахимаар байгуулдаг болсон юм шиг байна. Тий. За тэгээд бэжэт нэг л их сайжирж ирсэн чинь гинт ухаалдаад тэгээд өнгөрчгүй 2 сарын дараа. За. Ээж ингээд нас урахаар чинь над дээр нэг 98 толгой 99 жил арай 100 биш байсан нэг хонь ороод ирсэн. За. Би бол өөрөө Японд энэ биологийн нөөц гэдэг мэргэжлээ сурсан. Biological resource гэдэг биологийн нөөц мэргэжлэр тэгээ шинжлэх ухааны сургуульд тэр өндөр молекул нийтлийн химийн лабораторид 8 жил ажиллаж байсан. Яг шууд 100 техник мал зүйч биш л дээ. Энэ нь бол намайг төрөхөд бол манайгээр бол нэг тийм хонь малын зураг номсуудаар их ноос усан л айл. Одоо ч тийм л дээ. Тэгээ энэ жоохон яг шууд тэр 100 эднэр бол болоогүй. Ингээд яваад байсан. Ер нь 25 дарын молекул дээр гаргаж авах хууль эрх зүйн орчин, генетик нөөцийн хууль энэ төрөйгээд тиймэрхүү юмнуудыг хийж явсан. Тэгсэн чинь ингээд гинт нэг хавдраар ээж минь өнгөрөхөр чинь ээжээ авч чадаагүй бол одоо энийгээ болигээд тэгээ дээр хоньнуудаа аваад за тэгээ малчин эднэртэй болоод ингээд явсан. Тэгээд шууд тэр ээжээ өнгөрсний дараа сарын дараа манай тэр Японд одоо сурч ирсэн оюуны өмчийн ажил хийдэг IPPI гэж компани байдаг. Тэрний захирал Дамжин Баяр гэдэг залуу байдаг. Одоо Германд байгаа. Маш олон жил оюуны өмчээр ажиллаж ирсэн. Тэгээд та ер нь одоо нэгэн ийм болцсон юм чинь энэ GDF гэдэг де факто гэдэг шиг юм одоо Coca-Cola гэдэг чинь тийм трейдмарк барааны тэмдэг өөрийнхөө нэр дээр аваад ингээд шашиг эднэр үйлдвэрлэлтэйгээ цаашаа явбал яасан ингээд. Тэгээд за тэгээд хийгээд ингээд явсан. Тэгээд ээж минь юу гэж хэлж ирсэн гэхээр энэ орхооны ноосоор орхон ханыгаа ингээд сайжруулъя. Ашиг шим чанарыг дэвшлүүлъя. Гарсан бүтээгдэхүүнээр нь дэлхийн одоо тэр Лора Пиано, Hermes, Chanel, Gucci эднэртэй ингээд яг энэ тэнцвүүц тийм бүтээгдэхүүн хийнэ гэдэг. Гэт нас урчихгүй. За. Тэгэхээр чин одоо энэ ч одоо надад хэлж үлдээсэн тийм гэрээсэл юм болов гэж бодоод. Тэгээ ерөөсөө энэ эрдэнэ чимэг гэдэг нэрийг ер нь Италиар орчуулъя гэдэг. Надад бас хүмүүс зөвлөсөн юм аа. Ер нь жоохон Итали нэр байвал яасан гэдэг. Одоо яг ингээд монгол нэрийг ингээд латинаар бичээд ингээд хуцсны шошго хийгээд арднаа гэхээр хэлэхэд ч хэцүү ч юм. Нэг тийм болж өгдөө байсан.
Ер нь одоо дэлхийн ноос нодорч одоо Итали, Франц хоёрыг тодорхойлж байна. Англи байна. Япон байна бас. Эцсийн бүтээгдэхүүн. Тэгээ бид нар ягаад Итали нэр авсан гэхээр нөгөө би ч ээж эмээтэйгээ ингээд амьдардаг байсан. Баг багт чинь нэг 12 сарын 31-ний орой 4 цагаас Оросын зурагтаар нэг юм Итали дуу явдаг байлаа. Тий. Санремо. Санремо гэдэг. Нэг 31-ний одоо чи он гарч байгаа чинь 1 сарын 1-ний үүрээр 4 цаг хүртэл заавал тэрийг үздэг. Тэргээ заавал нэг Итали дуу явдаг. А тэрийг ингээд нэг ангийн хүүхдүүд танд хүмүүс ингээд монитор гэдэг юмар бичээд кассетанд бичээд тэгээ маргаашнаас ихтэй тэрийг сонсож баясдаг. За. Одоо бидний одоо интернет байхгүй үед чинь нэг бол ном уншдаг, нэг бол хөгжим сонсдог. Тийм байсан байхгүй. Тэгээд би өөрөө 1999 оны 9 сард Италийн Сицили арал дээр Европын холбооны биокатализийн 4-р их хурлаар очиж илтгэл тавьсан. За. Тэгээд Италид очиод надад үнэхээр бас гүн сэтгэл төрүүлж ирсэн. Байшин барилга бол одоо манайх шиг юм шилэн барилга байхгүй байна. Сицилид ерөөсөө ширхэгч алга. Байдаг ч хүн байна. Бариулдаг ч хүн байна. Яг хуучны барилга. Тэгтээ их дончтой. Их дончтой. Хүмүүс нэгэд их сайхан ааштай. Ямар царайлаг хүмүүс байд. Тэгээ хувцас сунаар гэж. Би ч одоо Токиогоос нисч ирж байгаа шүү дээ. Тэгээд уг нь бол Токиогоос нисч ирж байгаа юм шүү дээ. Тэгээд тэр Италид ингээд Миланоор дамжаад Сицилийн арал дээр очиход тэр хүмүүсийнх нь тэгээ бие авчиж байгаа байдал. За тэр хөөхөн шуган ямар ч гоё. Эрэгтэйчүүд нь ч гэсэн. Тэгээд маш их сэтгэл хөдлөж байсан. Тэгээд ер нь Итали нэр авъя гэд ингээд их хөөцөлж байгаа. Тэг олон бас монгол хүн Италиудтай ярьсан чинь Эрдэнэ гэдэг нь болохоор Тезоро гэж байгаа. Чимэг гэдэг нь болохоор ер нь Флориала гэдэг чинь нөгөө цэцэг гэсэн үг л дээ уг нь. Тэр яг ингээд тэр Эрдэнэ чимэг биш ч Эрдэнэ цэцэг. Манай ч өөрөө агроном ч юм байсан учраас Тезоро Флориалыг бол ямар ч Итали хүн шууд хүлээж байгаа. Их гоё нэр. За энэ нэрийг авъя гэд ингээд энэ нэрээр бүртгүүлээд нөгөө IPPI компанид ингээд мэдүүлэг өгөөд тэгээд одоо эхлээд одоо энэ Оржингийн гүрэндээ Санширо гэж компани байдаг. За одоо захирал нь бол Жигжид гэдэг байдаг. Одоо Японд эцэн сайд байсан. 1980 онд Японд Жигжидийн ах нь байсан. Тий Борхоо гэж. Тий Борхоо. Тэгээд ингээд нэг удаа таарлцсан чинь үе манай дээр насаа үед бид нэр чамд юм хийж өгөө гэдэг тэр шашгой дээр хаадаг гэт. Ингээд явсан байхгүй. За. Ингээд энэ ажил маань эхэлсэн. Тэгээ энэ хооронд бол бид нар улууч хүртэл хийж үзлээ. Тэгээ нэг юм дэр хүртэл хийж үзлээ. Дэр гэдэг чинь одоо кушон гэдэг машинаар явахад ардаа ингээд эн чинь нэг дэр хийчих хэрэг гоё байдаг шүү дээ. Ингээд хүнжил хүртэл хийж үзлээ. Тэгээ хүнжил герман зарыг гэсэн чинь тэр нь бас болоогүй л дээ. Оны ноосоор хүнжил хийхэр чинь ингээд хүн унтахаар чинь дотор нь байгаа ноосыг хүн харахгүй л дээ. Тэнд нэг юм жижигхэн хог орчиж. Шууд болсон герман. Өө хогтой байна гэдэг. За. Уг нь бол жижигэл юм санаандгүй орчиж л дээ. За. Тэр нь ягаад ч юм баригчихгүй ч юу баг. Алдсан. За. Өө ийм байж болохгүй. За. Тэр түр бис болий гээд. Ингээ явж исэн чинь тэр Санширо гэдэг компани захирал Борхоо хүчин байсан. Жигжид гэдэг тэр сайн надтай уулзаад манайх ажиллаж байгаа бэлэтгээр над өөхтэй юм чинь би нэг өмсөж өгье гэдэг. Анх өмсөйгээд. Яг дараа нь өмс хийсэн л дээ. Тэгээ бид нар ч бас өөр юу хэлээд байц. Тэгээ бас бэлэтэргээл бас хүмүүст ер нь манай энэ ноос нодны салбар бол энэ тоног төхөөрөмжөөр их хангалттай сурлагдсан юм байна. Одоо тий. Тэгээ ер нь ингээд одоо нэг тэгээд хэлчихсэн. Ноос чи хичнээн микрон болцсон байсан. Таны одоо өнөөдрийн гаргаж байгаа чи. Одоо гаргаж байгаа дунджаар нэг 18, 15, 19 микронт. Ноодор руу орцсон ба шүү дээ. Орцож байгаа. Тий. Энийг одоо хаана хэлгсэн гэхээр одоо шинжилгээнүүдийг болохоор тэр молочхой эрдэмчлэгийн хүрээлэнгийн лабораторид тэр Овто 2000 гэж багжаар хийж байгаа. Энэ Овто 2000 гэж багж бол ер нь ноос нолуурын салбар дээр одоо стандарт эталон багж байдаг. Монгол улсад 4 ширхэг байна. За. Молочхой эрдэмчлэгийн хүрээлэнд байна. Шинжилгээ ухааны технологийн сургуулийн нэхэмлийн хүрээлэн нэг байна. Гой компани нэг байна. Гайлдер нэг байна. За. Тэгээ 4 байдаг. Энэгээр одоо ингээд тэр молочхой эрдэмчлэгийн хүрээлэнгийн лабораторид одоо тэр эдмэслэгийн ажилтнуудаар ингээд шинжилүүлэхэд тийм болж байгаа. Бидний одоо үржлийн зорилго бол ер нь нэг 17-оос 18 микронтай тийм хонь зүрхтэй болъё гэж бодож байгаа. За нэг хэд их 16 эдэр рүү оруулахгүй. За нэг хэд тэгж оруулууд бас олон жилийн судалгаагаар биеийн эмзэг болдог тийм тал эднэр тийм тал байдаг юм байна. За тэгэхээр нэг 17-18 микро орчимтай. Энэ бол нэг 4 жилийн дараа нас тийм болох байх. Ягаад 4 жилийн дараа гэхээр энэ жил одоо ингээд хэлтүүлэхээр
дараа жил хавар хураг гарна. Тэр хургас чинь дараа жил нь төлөг болно. Тэр үед нь ноосыг аавна. Ингээд дахиад тэрэн дээр чинь хуц тавина. Хэлтүүлгээ хийн. Ингээ явахаар ер нь 2 жил гээд зарцуулдаг учраас нэг 4 жилийн дараанаас бол нэг 17 18 микронтой тийм хонь сүрхтэй болох байхаа. За тэгмэгч хоньны ноос гэдэг маань тэр бүтээгдэхүүн маань одоо ямар хэмжээнд болох вэ? Одоо бид нар энэ пижаки хэмжээнд болох уу? Тийм, пижаки хэмжээнд болно. Хавар наврын болтой хүртэл болно. За. Одоо бид нар ингээд төлгөө гаргаад ажиллаж байна. За. За нэг өстой бурхны аврал өрхөө нэг японочууд бол энэ дээр маш их тусалж байна. Энд бас бүгд бүтэн баг ажиллаж байна. За. За. Гэхдээ яг сая бол Дорногой аймагт өнгөрсөн 7 хоногт хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болсон. Тэн дээр би бас энэ Дорногой аймагт орхил дээрийн хоног авчираад үржүүлж байгаа өндөр ашиг шинт малыг үржүүлж байгаа тохиол ярьсан. Тэн дээр бол яг хуу ер нь бол энэ нэг пальто бол эхлээд нэг $20,000 буюу 72 сая төгрөг 3 сая йенээр дунджаар тийм мөнгөөр бол зарагдах. Нэг пальто хэдээрээ? $20,000. 72 сая төгрөгөөр. Онцгой пальто байх нэ дээ. Тэр ноодоороос юугээр тийм юм релив болж тийм үнэтэй байна. Энэ юм байдаг юм байна. За. Энэ одоо дэлхийд маш өндөр үнэтэй ноос ноодорын тансаг брэндүүд байна. Эдгээр чинь 3 нөхцөлийг хангасан байдаг юм. За. Нэгдүгээр их өөх түүх байх хэрэгтэй юм байна. Шалтгаан байх хэрэгтэй. За. Нэгдүгээр. Ноос чанартай байх хэрэгтэй. За. Үн бол зохих хэмжээнд буюу бас симптом байж болохгүй. Энэ маш их хөдөлмөр орж байгаа учраас тийм үнэтэй байдаг. Энэ 3 нөхцөлийг өгөнд бид нар хангацсан байсан юм байл өөрсдөө. За. Тэрийг мдээгүй явсан. Ингээд марчтаас ноос нодор цуглуулдаг ч юм уу, хувцас сунаар хий гэхээр тэр 10-20 мянга, $30,000 бол нэг хувцсыг. Энд чинь одоо ерөөсөө гэдэг чинь ерөөсөө Лоро Piana, Hermes бидний одоо Valenciaga тэр Kiton гэдэг том брэндүүдийн үнэтэйг бол дөхөж очих гэж байна шүү дээ. Бид нар энийг өөрсдөө ч мэдэхгүй явсан. За. Нөгөө хамтарч ажиллаж байгаа Японууд маань за ингэж санал тавьж байгаа байхгүй. Энэ юу нэг өрсөлдөх юм байна гэдэг. Бид ч гэсэн өөрсдөө гайхсан. Их айцтай. Тэгэхээр тэд нарын нэрээр хийх юм уу, өөрсдөө хийх юм уу? Бид нар бол одоо Tesoro Polari алдаг гэдэг шошго тавина. За. Монголд бол угаагаа самнаад онгоцоор явуулаад тэнд нь утас суулгаад будганд оруулаад даав хийгээд оёод зарах юм. Энэ дээр бас хүмүүс ажиллаж байна. Энэ хүмүүсээ бас бид маш их хайрлаж байна. Орхон хонь бол бидний хувьд бол маш чухал. Гэхдээ одоо энэ Япон хамтран ажиллаж байгаа хүмүүс маань бүр чухал байхгүй. Яг тэгэхээр маш их юм тэнд боловсруулж байна, ярьж байна, төлөвлөж байна. За. Ингээд явж байгаа. Тий. Яг гоо бид нар бол одоо ингээд сонгуульчд эдгээр бас хөөцөлтөд явж байна. Тэгээд яг ийм юм чинь ярихаар бол монгол хүмүүс бол хүлээж авахгүй байна. Шоолж байна. За. Тий. 72 сая төгрөгийн болтой гэж юу яриад байгаа юм бэ гэд намайг маш их шоолж байна, загнаж байна. За. Тий. Гэтэ сэтгэл дэмжиглэхгүй шүү дээ. Энд чинь гайхаад байна хүмүүс ч юу яриад байгаа юм бэ гэж. Энийг чинь тэнд болох юм уу? Тий, уцаад энэ. Яг тэгэхээр тий, ерөөс ингээд эхнээс нь ахвал энд нь хийчихье гэдэг тийм санал тавиад байгаа. Энэ хүмүүсээ бид маш их хайрлаж байна, хангаалж байна. Тий. Өөрөлд одоо ийм сайхан боломж магадгүй миний амьдрал дахиж олдохгүй жийж магадгүй. Тийм учраас ерөөсөө энэ хүмүүстэйгээ маш хариуцлагатайгаар ажиллаж байна л да. Японуудтай. Тий. Сая бол яг Японд нэг Golden Week гэдэг нэг 7 хоног байсан. Тэгээ яг мэйл зээлж жоохон тасарч байна. Одоо бол эдгээр ажилдаа орцгоод ингээ явж байгаа. За. Ийм байгаа. Тэгээ одоо энэ жилдээ байхдаа бид нэр ямар ч ус ихний болтойгоо бүтэнүүдээ хийгээд зүүн тоотой ингээ зах зээлд тэр Японд борлуулах байх. За. Ингээд бид нар одоо яг ийм ажлыг хийж ийм гэхээр тийм ерөнхийдөө ийм үнээр зарагдана гэдэг би буюу бид нар санал тавиагүй нөгөө тал нь хэлээд байгаа байхгүй. Энэ гарцаагүй зарагдах юм байна. Түүхэн гоё. За. 100 жилийн өмнөөс нэг юм санаа. За. Айдиа. Энэ ноолуураар хийсэн пальто. Ноосоор хийсэн пальто. Ноолуураар хийсэн пальтоноос би ч ноолуураар $20,000 хувцас гэж бараг байхгүй байх. Байна тий. Бага юу? Тий. Тэгэхээр юугаар илүү байх вэ? Юугаар илүү гэхээр чинь таны миний хэлдэг тэр 3 нөхцөл байхгүй. За. Энэ ноос бий болсон түүхэн өөрөө 99 жилийн өмнөөс эхэлсэн байна гэдэг. За. Энэ бол маш том одоо түүх байна. Одоо нэг Чингис хааны түүх гэдэгтэй адилхан тий. За энэ хон чи хаана бэлчиж байна? Дорногой аймагт. Гэхдээ Дорногой гэж ямар аймаг вэ? Энэ чинь Чингис хааны бэлчээр шүү дээ.
Зөв. Тий. Чингис хааны бэлчээрт бэлдсэн хон шүү дээ. За. Энд чинь Чингис хаан хувлын хааны бэлчээр байсан. Тэгж ярил. Яг одоо л орногоо аймаг. Тий. Энэ чинь маш том тийм PR. Тэрнээс биш энэ чинь би өөрөө нэг маркетинг биш л. Энэ чинь өнгөрсөн 8 жилийн хугацаанд ингээ өөрөө бас суралцж байна. Би та хүмүүсээс их юм сонсож сурч байна. Сая Дорногов аймгийн хөрөнгө оруулалтын форум дээр би тантай анх танилцсан дэрнэ. Тэгээ таныг ингээд сонсож байхад ийм хамгаалагдсан бэлчээр гаргаж ийж ийм эрчимцэн малаж явах юм үн цэнтэй брендийг бий болгодог юм аа. Padak Land гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ дотроо та юу гэж хэлж ирсэн гэхээр ер нь бол үхэр нэг 3 гад нэг үхэр гэсэн. 1 гад 3 үхэр. 3 гад 1 үхэр. 3 гад 1 үхэр. Нэг бодыг 1 гад. 1 гад 1 хонь. Нэг хонь байлганаа, нэг бог байлганаа гэж хэлж ирсэн. Тэр ямар учиртай? Яагаад тийм хамгаалагдсан байх хэвээр? Тэрийг яаж хийдий? Японд бол 1 гад 1 үхэр үйд. За. Тэдний цаг уурн бол өөр. Манайд бол Монгол орны нөхцөлд бол ер нь 3 гад 1 үхэр бол тохиромжтой. 1 жилийн хугацаанд. 1 гад 1 бог, 1 хонь. За энийг бол малгайч хөдөлмөрийн хөрөөлөн одоо манай судлаач нар гол нь одоо энэ малгайч хөдөлмөрийн хөрөөлөнд чинь энэ ажлыг маш их хүчтэй хийж исэн. Одоо ч хийж байна. Одоо Цэрэн Дашгой гэж хүн байна. Оюун цэцэг гэж хүн байна. Одоо бас халзан тэгээ маш олон хүмүүс инкол гэдэг энэ хүмүүс ийм судалгаа хийжсэн. За. Тэгээ Монгол орны нөхцөлд бол яг хөөх. Энэ чинь дээр үе 70-д оноос энэ Батцанбөр биш үү? Барцааны сан байгаа. Батцанбөрт одоо 800 оны ферм гэдэг яг энэ систем явж исэн байхгүй. За. Одоо Жигзэн сүрэн гэж юм байсан. Одоо хөрөлгийн дарах хийж исэн профессор Жигзэн сүрэн. Одоо энэ их хурлын гишүүн Чимбүрэнгийн аав штэ. За. Эдгээр чинь болохоор ингээд энэ хүмүүс чинь судалгаа хийгээд паддок буюу хамгаалагдсан бэлчээр байгуулад өвсөө тариад тэгээ малаа үлчих юм бол иймэрхүү одоо тооцоон дээр явах юм бол болно гэдэг тийм тооцоо гараад байгаа. Яг хуу бүр одоо муугар утах юм бол ер нь 1 гад 0.6 хонь гэж юм л да. Тэгэхээр яг 2 гад 1 хонь ч юм уу бас байж болохоор. Ер нь бол 1 гад 1 хонь гэж тооцсон. Хамгаалагдсан бэлчээр гэж та яг юу гэлээд байгаа? Манай Монгол улсад энэ хөдөөчн бүтээгдэхүүн ямар замаар бидэнд ирж байна? Ер нь ямар хэлбэр байна гэхээр 8 хэлбэр байгаа даа. Би нэг товчхон хэлье. Одоо бид нар малаа тоолдог те. Тэрнээс гадна бид нэр мал аж ахуйн хэлбэрээ энэ олон янз байдлаа хуульчж өгмөр байгаа. Манай Монгол орнд одоо өнөөдөр 8 янзын мал аж ахуйн хэлбэр байгаа. Ангийн аж ахуй гэж байна, нөлөө аж ахуй гэж байна, бэлчээрийн аж ахуй гэж байна. Суурин аж ахуй, хажиж бурдах, цахим, ферм, ертөнцийн аж ахуй гэдэг. Тэгэхээр энэ ертөнцийн фермийн аж ахуй, ертөнцийн аж ахуй, хажиж бурдах аж ахуйнуудыг бид нар хоорондоо маш их холж байна. За. Бас мэдэн бодолж байна. За. Мэдлэг дутж байна. Тэгэхээр энэ ертөнцийн аж ахуй одоо алтан дөрөн бол юу гэхээр хамгаалагдсан бэлчээр байдаг. Хамгаалагдсан. Фермийн аж ахуй гэж яг ямар аж ахуй гэдэг би танд хэлье. Фермийн аж ахуйд бол өвсөө тариад малдаа өгдөг аж ахуйг фермийн аж ахуй гэдэг. Өвсөө тариад малдаа өгдөг. Мэдээж мал нь бэлчин те. Ертөнцийн аж ахуй өвсөө тариад малдаа өгдөг. Гэхдээ бэлчээрийн тор татаад энэ хамгаалсан хэлбэрт оруулчихдаг байхгүй. Тэргээр ялгаад. Улсын хил ингээд ятай байдаг шиг. Өөрөөр хэлбэл энэ дотроо зөвхөн үйл ажиллагаа явуулна. Гэхдээ энэ маш хариуцлагатай аж ахуйн хэлбэр байхгүй. Бэлчээр аж ахуй нүүдлийн аж ахуй Монгол орны суурь нь үнэн. Гэхдээ бол хариуцлага бол байхгүй шүү дээ. Бэлчээлээ яваад өгнө. Тэр бэлчээрээ бордох энэ дээр байхгүй. Энийг бол одоо шүүмжлэх хэрэггүй. Энэ бол манай үндэс. Гэтэл ертөнцийн аж ахуй чинь тэрнээс арай өөр хэлбэр юм. 1000 хонтой болыг бол 1000 га хэрэгтэй. Энэ ийм хэлбэрийн аж ахуй байхгүй. Хамгаалагдсан буюу өөр амьтан хүн орохгүйгээр хамгаалаа тий. Тэгээ орохгүй одоо хамгаалах гэдэг дээр та заавал одоо ийм хашаа шон татахтай биш. Тодорхой ургамлаар хамгаалж болно гэж яриад байсан. Тэр ямар учиртай? Ургамлаар хамгаална гэхээс илүү энэ заавал ийм хашаа барина гэхэр чинь бас их сүрэг мэдээллүүд их байна л да нийгэмд. Одоо урагшаа гараад хятад очдөг ч юм уу яадаг. Тэгэхээр тэр нэг байдаг. Тэрийг харчаад энэ бол ерөөсөө ингээд энэ дотроо байд юм байна гэж байгаа боловч тэр малынхаа тодтолтой уялдаад энэ чинь явж байгаа. 1976 онд Япон улсны хууль гаргасан байдаг. 50 гатай хүн бол 50 өхөр хөл мал. Цагталцсан. Өөр 51 байж болохгүй.
Хэрвээ та 10 хүртэл танд 10 га байх хэрэгтэй. Байхгүй бол нийтийн бэлчээр гэж үүдэг. Төлбөрөө төлөө тэнд бэлчийн. Тэгэхдээ та одоо Токиод амьдарч болно. Ингээд чагналцсан байхгүй. Манайд бол энийг одоо хийж хэцүү шүү дээ. Манайх ч өөрөө нүдлийн бэлчийн мал аж байна. Гэтэ хийвэл ашигтай юм биш. Тэгээ уг нь хийвэл ашигтай л да. Тэгэхээр энэ эцэмцэн аж ахуй гэдэг байгаа. Тэр паддок систем буюу хамгаалагдсан бэлчээр байгуулна гэдэг чинь 1000 гатаа байвал 1001 хонь байж болохгүй л байхгүй. Байж болохгүй. Тэгэхдээ тийм дүрм журам манад байхгүй байна л да. 2016 оны 12 сарын 25-ны өдрийн засгийн газрын юу лээ 400 дуу тогтоолоор эцэмцэн аж ахуй тогтоол гэж юу хөгжил хөтөлбөр гэж байдаг. Яг засгийн газрын тогтоол нь уг нь хууль шиг хэрэгжих ёстой боловч энэ маань сайн бас хэрэгжихгүй дээ. Тэгэхээр энэ аж ахуйнууд ч одоо Монголд эхнээсээ бий болсон шүү дээ. За тэгэхээр яг ийм эрчимдсэн ийм хамгаалагдсан бэлчээрээр та одоо тэр бага Бернус хоньудаа одоо ингээд үржүүлж байгаа тийм. Тэгээд тэнд үржүүлснийхаа хүчээр ийм нарийн ноолуур нарийн ноостой хонь гаргаад байна гэж ойлголоо. Тийм үү? Тэгээ энэ дорн говьд. Дорн говийн бэлчээр бол сэлэнгийн бэлчээрээс өөр шүү. Өөр байгаа тийм. Тэгэхээр яа тохируулж юм бэ? Энэ орхон үлдрийн хонь увс баян үлгээгээс бусад бүх аймаг сумдад дээр үржүүлж ирсэн. Албаар. Авчиад. Хамгийн анх 1953 онд Өмнөг аймгийн Туяа нэгдэлд авчиад хэлдүүлээд Сэрвэн авчиад юу болох нь судалж ирсэн. Онцгийн ялгаа байхгүй. Сэлэнгдээсээс энэ дорн говьд байсан манай одоо энэ орхонд ягч юм зохиод байна. Бид нар ингээд маш олон дата хэмжилтүүд хийж байна. Одоо бид нар утгагүй дараалалт бас явж бас ямар суманд байгаа? Аль суманд? Одоо л ихэд байгаа. Ихэд сумд бол маш алдартай Монгол Улс мөцгийн одоо жожны урах эднэр байсан их алдартай. За. Тийм Билет тохиромжтой газар байна гэж үзэж байгаа тийм. Тохиромжтой. Яг маш их хүчтэй үе тийм шуурга болж байна. Бас намайг сая байхад би тэнд сая 38 хоног байчаад ирлээ. Тэгээд тэр хамтарч ажиллаж байгаа малчид энэ хүмүүстүүд би их талархаж байна. Тэгээд үе бас хүчтэй шуурга болдог. Би юу шуурга гэж яриад байдаг. Нутгийн болохоор хүчтэй салхи гэдэг. Жинхэнэ шуурга бол энэ биш ээ. Маш хүчтэй болдог гэдэг. Тэр нь ч арай болсонгүй. Таны хамгаалагдсан бэлчээр аль зэрэг том юм тэгээд. Бид нар одоо яг энэ хамгаалагдсан бэлчээрээ хийх гээд явж байгаа. За. Тэгээд явж байгаад өргөлөө гаргаад Дорногов аймагт өргөлөө гаргаад сая тэгээд Дорногов аймгийн засаг даргатай ингээ гэрээ байгууллаа шүү дээ. Сая гэрээ байгуулаад та нарын ажлыг чинь дэмжээ. Манай энэ аймагт ийм өндөр ашиг шимттэй мал байх юм бол ийм хонь байх юм бол сайн байна. Бас өндөр ашиг шимттэй одоо өхрийн аж ахуй хиймээр байна. Сүүний аж ахуй хиймээр байна. Энэ дээр бас туслаач гэдэг намайг хэлж байгаа. Яг би одоо өхрийн талаар ажилдгүү. Тэгэхдээ энэ өхрийн одоо тэр гарч байгаа бүтээгдэхүүнийг хэрхэн брэнд хөгжүүлэлт хийх вэ гэдэг дээр туслая, барья. Тэг хамгийн гол нь одоо манад бол энэ мэргэжлийн байгууллага одоо сайн муунч гэн одоо хаашаа юм одоо 105 жилийн түүхтэй мал аж ахуйн эрдэмтдийн хүрээлэн гэж байна. Энэ 1921 оны 11 сард засгийн газрын тогтоолоор бог тааны мөнгөөр байгуулагдсан судар бичгийн хүрээлэн дотор мал аж ахуй тасаг нь одооны энэ мал аж ахуйн хүрээлэн бий болсон. Энэ газартай маш их холбогдож явах ёстой юм байгаа юм л да. За. Яг би тэгж хэлж байгаа нэхэр Монгол улс ч одоо сүүлийн үед хоршоо гэдэг нэг баах юм болоод байна. Энэ хоршон дээр маш их асуудал гарч байна. Хоршоог хардаа би яг хэлж байгаа нэхэр одоо монголчууд одоо ганцаараа хийхээр хэцүү учраас ингээ хоршоогоор олон хүн ингээ 20 30 хүн хамтраад хийх юм бол дундаасаа нэг трактор компани аваад те өлжөө одоо тэр бус юмнуудаа ингээ зохицуулах боломжтой. Ингээ сайхан одоо хөрөнгөний мөнгө тараагаа явж байгаа боловч нөгөө мал аж ахуй хөрөл эрдэмтдийн хөрөл ингээ хайчлаа л да. Яг тэр хоршоо байгууллагад хамгийн түрүү судалгаа авдаг байхгүй. Санал асуулт. Судалгаагүй хоршоо. Судалгаагүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр хоршоо хамгийн сайн хөгжсөн газар бол Африк байна. Африк яагаад хоршоо сайн явдаг гэхээр энэ омог отгийн зохион байгуулалт. Өөрөөр хэлбэл хоршооны даргын үгнээс дотор нь ороод ажиллаж байгаа тэр 20 30 айлд үгнээс нь ерөөсө зөрж болдгоо байхгүй. Болохгүй. Хэврээ тийм л хүн байх юм бол тэрийг төр зур гаргаад зуучдаар болохгүй байна гэж энэ хоршоо чинь яваад тэр хоршоо чинь мэргэжлийн байгууллагыг дуудаж ирж байгаад мал аж ахуйн эрдэмтдийн дуудаж ирж байгаад санал асуулга яваад за аль ашиг шимийг дээшлүүлэх вэ? Ноолуураар явах юм уу, сүүгээр явах юм уу гэд явах хэвээр байдаг. Дорноговьт усан юугаар энэ талаар бол ярьсан. Тэгээд тэр судлаач Гамбаа гэдэг хүмүүс бас энэ талаар бас нэлээд хэлсэн. Ингэж явахгүй бол бид нар яг компани үүсгэн байгуулагч гэдэг яг би ингээ удирдах чинь тэгтээ бид нар бас ингээд мал аж ахуй хөрөлөнтэйгээ хамтарч ажиллаж байна. Ийм юм дээр зөвхөн энэ орхон хонь гэхгүй, эрдэнэсэн мал аж ахуй гэхгүй одоо нийт мал сүрэгч одоо 23 сая хон чинь тэгэл хоньны чинь ерөөсөө 3000 толгойн л орхон хонь шүү дээ.
Тэгэхээр бусад малыг яах вэ гэхээр энэ мэргэжлийн байгууллагатайгаа нийлээд судалгаагаа эхэлж аваад явах ёстой. За баярлалаа гэж бодож байна л да. За та бүхэн юу чухал сэдвийг юм богино хугацаанд амжуулах гэж багтаах гэж үзлээ. Ямар ч гэсэн энэ орхон үйлдвэрийн хоньны түүх, үр ашиг, ирээдүйн тухай нэлээд сони яриа боллоо. Түүний дотор энэ эрчимтэй мал аж ахуйг хөгжүүлэхэд заавал тэр хамгаалагдсан бэлчээр өөрөө байх ёстой. Тэгжээж үр ашиг нь гарнаа гэсэн ийм хоёр чухал зүйлийг ярьлаа. Тэгээд одоо танай хамт олон тэр Tesoro Florio гэж брандээр одоо Италийн зах зээл дээр Монголыг гаргаж чадах юм бол энэ бол их том тесрэлт болно гэж харж байгаа. Тим үнэтэйгээр. Тэгээд та бүхэн танд амжилт хүсье. За их баярлалаа. Тэгээд сүүлд таач их сайхан үг хэллээ. Сая Францын элчин сайд бас намайг дуудаж уулзсан. Тэгээд хүний чи үзье гэдэг. Эсвэл энэ өвлийн хөтөнд явж явах юм байсан. Заавал үзнэ гэд үтсэн. За. Маш их баярлж илээ. Энэ брендинг ч гэсэн хөгжүүлэх. Энэ хүний үржил зэтгцэн ажиллаж гисэн. Бас хоошид бас анхаарч ажиллая гэсэн баяр суурь илэрхийлж ирсэн. За баярлалаа. За хүнд үзэгчтэй өнөөдөр сони ярилцлага боллоо. Доктор профессор Эрдэнэчимгийн амартай энэ орхон хонь гэдэг компанийг үүсгэн байгуулсан. Ер нь хэдэн 3 дахь үеэрээ энэ орхон үйлдвэрийн хоньыг ингээд сүүлийн бүтээгдэхүүн бүр хэрэглэгчдээр очихоор ийм ажлыг тасралтгүй одоо ийм цохирлтгүй хийж байгаа ийм нэг хүн байна. Та бүхэнд сонин мэдээлэл очсон байх гэж найдаж байна. Баярлалаа.